34-р бүлэг. Нэг л сэжигтэй байв. Англичуудын хамгийн хотл их Михайлов гэгэний мэнд өдрийн баяр үдэшрээ болсон хойно тарж найр наадам нарган цэнгэндийн ядарсан улс унтаж амран шүн дунд дөхөж байсан цаг. Уг нь бол шүндөн тэнгэр цэлмэг сайхан голдуу байдаг үе боловч өнөө шин харин чилтерний толгодын дээгүүр өтгөн хар үйл хүглээсэн сарж байхгүй, од мөчөдч харагдахгүй, морьтой хүн хоёр алхмын урдтайхад заман харахгүй буюу харанхуй шин байлаа. Хуурц захилгаан энэ тэнд захилж гүн харанхуйг зүсэн хэсэгхэн хагалсан газар моддын өрөө хүглэгэр эвэрлэг мод ургасан толгон хажуу гэрэлтүүлэн гээгүүлж байлаа. Хачин намгүм салхи сэвэлзэж дуулдахгүй борооны ганц тусалж газар унаагүй байсан хэрн хар үл хурсан цахилгаан захилж тэнгэр дугарч байгаагаар бол ширүүн салхи шуурга болох нь элт байлаа. Ийм шин явуулын хүн алил ойрхны дэм буудал бараадаж гой чухал ажил явдалгүй бол тэндэн борошроо өнгөрөх гэж бодохоор билээ. Тэгэхэр чин ийм их орой болсон борошроо ойртож байгаа пат харанхуй шин эдлэнгээс гарч ив хоёр хүн үнэхээр чухал ажил явдалтай байж таарнаа да. Хажуулахын өмнө хууч хөрч суусан Мариан Уэйд, Лора Лавлес хоёр энэ үеэр цонхоор харсан бол цов өмссөн хоёр морьтой хүн их замтай нээлдэг хоёр хажуугаараа модтой замаар холдож яваг харах байлаа. Үеэлэгчтэй хоёр өнөө шин Марианы өрөөнд цуг унтахаар шийдсэн сууж байгаа нь энэ билээ. Уг нь ингэдэггүй өөрийн өрөөтэй боловч өнөөдөр өөрийн хувьд онцгой чухал явдал болсон Лора энэ нандин сайхан зүйлийн эгчтэйгээ хуваалцдаг хэрэг гэж боджээ. Лорагийн хувьд өнөөдөр чухам дээрэн хоёр чухал явдал болсон. Хоёул тунч чухал зүйл байсан тул эгчмэд бүсгүйтэйгээ ямар ч гэсэн хуваалцах хэрэгтэй байлаа. Уг хоёр явдал угтаан адилхан. Өөрөөр хэлбэл өөрт нь хоёр хүн хайр сэтгэлтэйгээ илэрхийлж ханилан сууя гэж гуйсан хэрэг билээ. Харин тэр хоёр хүн хоорондоо даанч адилгүй, ёстой л тэнгэр газар хоёр шиг гэсэн үг. Нэг нь өөрийн хамаатан Уолтер Уэйд, нөгөө нь дэслэгч Стабс байсан гэдгийг та бүхэн тааж байгаа биз? Лора хэнд нь бие сэтгэлийн өгдөх хэрэг вэ гэж өчүүхэн ч эргэлзсэнгүй. Уолтерийн хэлснийг олон таван үггүй зөвшөөрч Стабст эгдүүцэж барайгүй ч гэсэн эрс шулуухан үгүй гэлсэн байв. Энэ бүхэн аль өдөр болж өнгөрсөн гинэн багхнараа Лора энэ тухай Марион Дерксний учрыг гэвэл бүсгүй хүний амьдрал тохиолдог хамгийн чухал үйл явдал байдаг хурим найранд хэрхэн бэлтгэх талаар л үгийн сонсох гэж бодсных билээ. Марион харин зөвлөх юмар том багхан өөрт нь ч өөр бусдын сургамж зөвлөмж хэрэг болоод байсан бололтой. Лора дэрэгдэн байвал энэ тэр юм бодогдож зовоогоод байхan болно байх гэж бодсон дон цуг унтыг ихтэнд баярлжээ. Санаа сэтгэлийн жохом юу ингэж зовоосон бол доо. Бидэнтэй анх таарлцсан тэр цагаас нь хойш Марионы хувьд нэг их юм болоогүй мэт санагдах юм. Хайр сэтгэлтэй хүнтэйгээ уулзж очрон түүнийхээ халуун сэтгэл зүрхний үг ам дангарыг сонссон. Энэ бүхний баталгаа болсон халуун уруулын амтыг авч хангар цээжинд нь наалдан инкэрэлүүлж таалуулсан. Энэ бүхний эцэст өөрийгөө хамгийн азтай жаргалтай хүн гэж хэлэхэд дутх юм үнэхээр баймааргүй билээ. Хоёр биеийн хайртай сайн байна гэдэг хорвогийн ганц жаргал хамгийн сайхан зүйл биш гэж юу? Гэтэл Марион өөрийгөө тийм ч их аз жаргалтай бодохгүй байлаа. Тэгэд юунаас болоод ийм урамгүй унжгар байгаа хэрэг вэ? Хэн нэгэн хүн хардах сэрдэх сэтгэл төрүүлсэн хэрэг үү? Хайртай сан хүнийхэн сэтгэлийн үнэнчид эргэлзэх учир ургасан хэрэг үү? Үгүй байлаа. Хардад сэрдсэн, эргэлцсэн юм огтхон ч үгүй. Марион хардах сэрдэх, хармуу санах гэдгийг угаасаа мэддэггүй. Хайртай хүнтэйгээ уулзахаас өмнө өөрт нь хайртайг сайн мэдэхгүй байсан болохоор хардах сэрдэх гэдгийг анх мэдэрсэн бол хайртай сайныг өөрөөс нь дуулсан үндэнч тийм байна гэж хоёр нүднийх нь харцаар яриангүй сайн мэдсэн болохоор ямар юмдан хардаж сэрдээд эргэлзээд байх вүлээ дээ. Марион бол энэ бүхний дараа түүндэн хармуу санавал ёстой өөдгүй муухай юм болно гэж сэжиглэхэр хүн бөгөөд үндэнч өөр нэг юм санаа сэтгэлийн зовоосон уруу дуруу царайлуулсан хэрэг байлаа. Юуны өмнө гэхэд л
Охины үүргэн хөсөрдүүлэн тэнийг юм хийсэндэн гэмшин аавынхаа юу ч гэдэггүй дураар нь тавьдаг байсан өгөөмөр сайхан сэтгэл хязгааргүй хайрыг бодхоос бүрчих гэмшин харамсаж байлаа. Улмаар Вэйдийн удам судрынхны дайчин Вильгельмийн үеэс магадгүй түүнээс ч өмнө багтаж ирсэн экстицийн хууль мэт баримталдаг ёс заншлаас ганцаархнан гажсан зөрснөн бодхоос тун их гэм хийсэн санагдана. Огт танихгүй мэдэхгүй айхтар муухай амтан ч адгийн нэг муу танилчин чин билүү бүүмэд хүнтэй танилцсан. Тэгээд бас түүнийг өөртөө ухаан жолоогүй сайн болох гэж хайр сэтгэлийн хамгаас нандин бэлэг тооцогддог бэлигээ өгнө гэдэг чинь ер нь юу гэсэн үг вэ? Вэйд удмын бүсгүйчүүдээс ийм муухай юм хийсэн хүн өөрөөс нь өөр бий гэж юу? Ингэн гэдэг бол эрх танк өссөн үнэхээр царайлаг сайхан дөрсөн өөрийн ховд хүртэл хэтэрхий бүдүүн зүрх зориг гаргасан хэрэг учраас Марион яаж ч гэмшихгүй зовхгүй байж чадсан билээ. Яагаад ч юм хайр тэр хүнд нь аюул учрах гээд байгаа юм шиг муу совинд татаад байлаа. Мармадюк Вэйдган охин тэр үеийнхэн үйл явдлуудыг хайхархын цагуур хайхардаг, өөрийн гэсэн үзэл бодолтой хүн байж таарах л да. Марион ёстой сохор азар хааны ордноос хол зайтай нутаг усан төрж өссөн хэрн ордныхны олиггүй муухай явдлууд садар самун амьдрал байдлын талаар тодорхой сайн мэддэг байлаа. Тэр бүхэн бол өөрсдийн багтдаг экстецийн цаг ямагт ярилцдаг хөөрөлдөг зүйл бөгөөд альва үйл явдалд хоёр талаас нь хандан өөрийн ухаанаар тунгаан боддог болохт нь аавынх нь амгалан сайхан хүлээцтэй зан чанар нь нэг бус удаа тусуулсан байдаг. Марион өгөөмөр сайхан ариун цагаан сэтгэлийнхэн ачаар аливаа юмны нарийн учрыг алдаа мадаггүй олдог болсон хэрэгэлдэ. Эргчлөө үнэн голоос эрхэмэлдэг, бүгд найрамдах ёсыг цогтой халуунаар талархан дэмждэг энэ бүсгүй хааны засаг төрийн бурангүй муухай ёсыг бүхий л бие сэтгэлээрэн үзэн яддаг байлаа. Улс төрийн үзэл бодлоор аавыгаа ардaan хол орхисон хүн болохоор аав нь ямар нэг юмн дээр шийдэж чадахгүйдсэн үедэн өөртөө нь ярилцдаг зөвлөдөг удаа цөөнгүй. Мармадюк Вэйдган эцсийн бүлэгт өөрийнхөө ард олны парламентын талын хүн гэж зарлан маш том алхам хийхэд хааны басамжил доромжлоос илүү охин нөлөөлсөн байж ч мэднэ. Аавынхаа эцсийн бүлэгт ингэж цаг үеийн байдлыг дагсан өөрийн хизээнээс саваа талархан дэмждэг болсон ардын намынхантай нийлсэн явдалд Марион үнэн голоос баярлаж байлаа. Ингээд бодоход Мармадюк Вэйдган охин яагаад Генри Голдсберт хайр сэтгэлтэй болсны учир тодорхой болох вэзээ. Марионы хувьд бол тэр жирийнхэн аятайхан эр биш, жинхэнэ баатар, өөр бусдаас үнэхээр онцгой сайн сайхан хүн билээ. Царай зүс төрх байдлааранч, хүн хартаа ярьж хөөрч байгаагааранч, ер нь бүхий л талаараа хиймэл сайхан үсгэзэг болсон хэнцэр ганган амьтадтай ордныхны амьдралын байдлын хааны тухай яриад илгэхээс өөр ажилгүй хуурамч сайхан амьтадтай огт адилгүй түүнийг тэдэнтэй жишин бодох тусам нь үнэхээр хэн гихч гуан охин хэн ямар ч хүүхэн бишрэн шүтгэхээр хайрлаж дурлахаар хамгийн зоригтой хамгийн сайхан сэтгэлтэй цорын ганц хүн санагдана. Марион энхүү Генри Голдсберт зүрх сэтгэлэн тэр чигээр нь өгсөн байлаа. Тэгээд ч түүний минь амин насанд аюул учрах үе хэмээн айж имэн санаа зовсон энэ байв. Түүний олон юм нь хааны засаг төрийн эсрэг үг хэлж ярьж гин тэгж ингэж хэлж ярьж гин гэсэн үг яриа үе үед дуулдаг болоод байлаа. Хэдийн скертийг халз тулаанд дуудсан баатрын ёсоор ялан дийлэгтэн ард түмний төлөө хэмээн багталтай сайхан уухайлан дайрахын Марион өөрийн хоёр чихээр сонссон. Цогтой тэр уухайг нь сонсоод зүрх нь баяртай оволцсон зохилж бишрэн бахарх сэтгэл төрсөн халуун хайр нь уламжих хүрсэн хэрэгэлдэ. Хачин их хайртай болсон донч одоо түүнийхэн амь насны талаар ингэтэл санаа зовн шаналж байлаа. Ингээд хоёул оронд орохдоо хувцсанараа тайлж байхад зуран Лора чамд хичнээн сайхан байгаа болоо чи ёстой хацтай хүү юм аа. Гэхдээ яаж вэ? Яах юу яах вэ? Хүн болгонд тэр дундаа өөртөө таалагддаг тэр хүндээ үнэхээр аятайхан харагдаг болоод л тэр байхгүй юу? Бурхан минь энийг л аз жаргал гэдэг юм бол үнэхээр тийм шүү. Тэгвэл чи минь ч бас аз жаргалтай хүн байж таарна да. Марио минь намаахан хэн нэг хүнд аятайхан харагдаг байхад харин чамааг минь харсан хүн болгон бахархан биширдэг шүү дээ. Тэгтээ над бол нэг л хүн таалагдж байвал
өөр бусдад нь яадагч вэ? Ёстой падагвэ. Уолтерт лөө ёстой тийм шүү. Би ч гэсэн ялгаагүй. Хүн болгоны харц булааж байх гэж огт боддоггүй. Нэг л хүний хайрыг булааж тэр хүндээ л хайрлуулж бол гүйцэх нь тэр. Генри Голдсберт үү? Бараг бүгдийг мэдж байгаа чамаас юуг нь нохов те. Ингэхэд би чинь чамаасаа юугаар илүү аз жаргалтай хэрэг болж байна. Чамд минь миний бодож байгаагаар бол Уолтер өөрт нь хичнээн сайн билээ. Чамд минь яг адилхан хайртай сайн байхаа. Чи минь өөрөө тэр хүндээ миний Уолтерт хичнээн сайнаас дутуугүй сайн байх. Тийм биз дээ Марион? Лора минь дээ. Чиний минь хайрт хүн яриангүй чинийх болно. Энийг чи сайн мэдж байгаа. Түүнд чинь ямар ч аюул байхгүй. Насан туршдаа л чинийх минь байх болно. Харин би чинь түүнийхэн минийх болох үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй н дээр түүн рүү минь аюул мярааж байна. Яагаад сайн мэдэхгүй гэж? Энд чинь тэгээд юу гэсэн үг болж байна Марион? Бид хоёрын суухыг аав зөвшөөрөхгүй байж мэдэн штэ. Тэгвэл яана? Тийм эцгийн охин яах нь мэдээж штэ. Яана гэж. Тэр хүний дагаад лалгуулж орхихгүй юу? Хайртай хүнтэйгээ хар мордтойгоо. Тэр чамааг минь хулгайлаад сайхан хар морин дээрээ дүүрээд арилж игвэл мөн гоё үсттэй. Тэгвэл би ч чамаараа атаархаж магадгүй байх шүү. Тэнхнэр амтан минь дээ. Юун дэмий мэрнэ вэ? Гэсэн Марионы царай жаахан улайлаа. Оргож босхотон хурч мэдх юм гэсэн бодол өөрт нь төрөөгүй биш, төрсөн болохоор үеэлдвэн тоглож хэлсэн ч гэсэн ийм үг дуулахад эвгүй байсан хэрэг. Өөрийнх нь хувьд бол үнэхээр дүүрсэн хэрэг болох учраас аавынхан амнаас татгалцсан шийд дуулаагүй цагт иймэрхүү юм бодохгүй шиг байх юмсан гэж хичээж байжээ. Тэгээд Лорагийн чимийн ингэхэд түүнд чинь аюул тулгарах гээд байна гэсэн үү? Юм аюул гэхэд толны өмнө цав цагаан хоёр мөрийн бүрхсэн алтан шаргал үсгэзгэн самнан зогссон Марион гэнт эргэж харан чимээгүй. Чамд юм дуулдвуу? Гэхдээ нь салхидж байгаа юм байлгүй дээ. Салхи бишээ. Гадаа огт салхихгүй байна. Харин тэнгэр пат харанхуйлаад аадар асгарах гэж байх шиг байна. Гадаах цардмал замаар мордын туурай тачгнах шиг дуулдлаа. Гэрлээ бөхөө цонхоор харъя. Лорагийн хөөрхөн хошуу аман цомбойлгон лаавлэхэд өрөөнд хав харанхуй болж Марион орондон орох гэж байсан чигээрэн цонх руу очин хөшгийн баг зэрэг яран өнгөж харлаа. Гадаа тас харанхуй байсан учраас юу ч харагдсангүй. Харин улам сайн чих тавин чагнахт нь хайрт хүнд нь аюул бүр ойртож байх шиг өдөржин амар заяа үзүүлээгүй өнөө муу ёсорон болж явах шиг санагдлаа. Байдгаараа сортойлгосон хоёр чихэнд нь эл сасгсан замаар төмөр тахта морд явж явах шиг сонсогдлоо. Тийм байна. Төрөвчиг шигэн тодхон биш гэсэн яг л тэгж дуулдаж байна. Холдож яваа янзтай бүдгэрч байна. Лорач дуулжээ. Унахтайгүй бэлчээрээс эргэж ирээд цэцэрлэгт орж ирсэн байж болох юм да. Гэтэл тахных нь дуугаар бол сул яваа биш. Хүн унсан яваа байж таармаар. Мортэй хүн манай гадаанаас яваад өгшиг боллоо. Ийм орой болсон байна. Хэн байдаг хэрэгв? Шүн дунд болж байгаа үсттэй. Гэхдээ Лора шүн дунд өнгөрсөн байлгүй бид чинь зөндөө удаан хөзөрдсөн тоглохоо байлахад 11 цаг хагас болж исэн штэ. Нэр хэн байдаг байна? Хоёул зэрэгцэн цонхоор харж харанхуй руу ширтсэн боловч харагдах юм юу ч алга. Тэгтэл гэнтхэн хурцсаглаган гялсхийн пат харанхуй тэнгэрийг хаг зүсэн цэцэрлэгийн хашаан доторгыг тэр чигээр нь гэрэлтүүлхэн тэр. Марионы унтдаг өрөөний цонх хашааны баруун талын хаалга руу очдог зам руу харсан харах болгон санаанд нь ордог болсон яг тэр газарт нь харагдсан зүйл сэтгэлийн улам их төгшөөлөө. Сов дангинтал өмссөн хоёр морьтой хүн зэрэгцээд холдож яваа. Гаднаас нь саяхан хөдөлсөн болтой харагдлаа. Эргэж нэгж харсангүй. Эргэж харсансан бол цаглаган гялс хийхэд цонхны цаана юу байгааг хараад буцаж ирэх байсан ч байж мэднэ. Намхан тавиртай цонхны цаана нүцгэн шахуу сайхан хоёр хүүхэн цагаан гараан бие биенийхээ мөрөн дээр тавин толгоогоо нийлүүлсэн зогсож байсан хэрэг билээ. Хорхоо үнэхээр хөрөм хоёр сайхан амтан гэрэлтэй далга болсон. Өөрсдийн үзэж харсан хүн ганц ч байгаагүй хэрнэ ич зовсон эгчтэй хоёр humгүй ногдлаа. Худалч хүнийхээр бол бараг нүд ирмэгц сур эмэм болж өнгөрсөн ч гэсэн хэн холдож байгаа хоёр морьтой хүний ямар улс болохыг таньсан. Тэгээд ч Марионы
Скирти байна гэхэд Лора нөгөөх нь Стапс байна гэж хашгирах шахлаа. 35 дугаар бүлэг. Хувилдаан. Үеэлэгчдүү хоёр Бельстродоос баруун хойшин 2 мод хэртээх модтой толгодын бэл хүртэл хараа сунгаж чаддаг байсан бол хачин гайх байсан бизээ. Эксприч Биконсвилл 2 хотыг ойр хавийн Фулмер, Сток, Хейжерли болон 2 Чилфонттой холбосон зам харгуй жим зөргөөр 2 биш наан гэхэд 20-од морьтой хүн ганц нэгэрийн голдуу хаяа нэгхэн 2-3-аар явж байгааг харах. Өөр замаар өөдөө сөөргөө явцгааж байгаа юм шиг байсан боловч нэг л тишийн зорьсон газар танж ойрцохоосоор тэр газар нь тэгээд чулуу жалгын хуучин муу байшин байна гэж гадарлахаар байлаа. Хашааны хаалгаар уун суун орж гадаан очоод мориноос дуу шуугүй бууцгааж морд харуулахаар гаргасан 3 зарцад мордон өгөн өндөр номон хаалгаар ороход хар арстан залуу зарц дуу шуугүй тосон бүдэг гэрэлтэй уртгуудмаар дагуулж явсаар том өрөөний үүдэнд хүргэж өгнө. Дуу шуугүй дүнсгэр сарайлсан энэ зочдын хувцс хунар байр байдлыг харваас ихсдээдэс нөмөрсөн цов өмссөн гутал нь тоосон дарагдсныг бодвоос зэгсэн холоос ирцгээс нь элд. Ихсдээдэс мөртлөн ингэж зарцсан марц дагуулаагүй яваан хачинч гэсэн мордын харах үүрэг авсан 3 гайхсан барьсан янзгүй хүн хүний морийг дуу шуугүй авч сарвчанд оруулан уйж байлаа. Энэ 3 хүний алинж уг ажилд тохирохооргүйхэн хувцс хунартайн дээр ийм ажлын урд үгээр маруухан бололтой. 2 жирнэг тариачны хувцс хунартай зарим байр байдлын ажин сайн ажиглал мод хийдэг болсон гэж танигдахаар үнэхээр ч та бидний танил Дик Дэнси түүний туслагч Уил Уэлфорд 2 байлаа. 3 дахь хүний нь бол гаднах байр байдлаар жохом ямар ажил төрөл эрхэлдэг нь хэлэхэд хэцүү. Өмссөн хувцс хунар нь өөр хорондон огт зохицолдоогүй өөр хүн өмсдөг байсан байх гэмээр ганган дэгжин эрийн л хөлд явж баймаар сайхан хүрэн савхан гутлын цагаан дотортой урт төр эргүүлсэн мөртлөн өвдгөөрөө татсан шуумгтай даван хилэн өмд өмссөн гуталтай нь үнэхээр зохиогүй. Хормой хотын өмдөн дотууран олигтой хийгээгүй цагаан пансан цамц нь хэтэрхий хэр болсон. Дээрээс нь бүдүүн цэмбэн хамтаа замсжээ. Гадуур муу цамцандан угааж эндүүдэх санаатай хомж хаяад байснаа буцаагаад хадсан юм гэмээр болсон том сүлжээсэн зах яг адилхан нудар хадсан бүр гутаасан харагдана. Энэ бүх гоёл дээр нь гонцгой оройтой хүрээн ялбиж далбийсан бүслүүр нь гандаж гүйцсэн ганц ч өд хатгаагүй бүрхмалгай тавьсан нь нэмэх юм бол чулууч жалгын ганц муу байшингийн гадаа морд харах ажилд гарсан 3 дахь хүний хөрөг зураг хаяж гисэн зүйл огтхонч үгүй тодорно гэсэн үг. Гадаа үүд хавьд гэрэлтэй байсан ирж байгаа улс энэ агтчны иймэрхүү хачин хувцс хунартайг харсансан бол ихэнх нь морио өх юм жаахан юм бодох байсан. Тариачинч гэмээр тайж язгууртанч гэмээр ийм хачин хувцс хунартай итгэвч хэцүүхэн энэ өндөр том эрийг өнөөх нэрд гарсан дээрэмчин Григори Гардвен гэж таних байсан биз. Харин харанхуйд өөрийн хинж танихгүй гэж бодсон Григори морь харагчийн хүнтэй ажил үргэн санаа амар хийж гүйцэтгэж байлаа. Чилфонд сүмийн том цаг 12 удаа хангинах үеэр чулууч жалгын хуучин байшингийн хашааны хаалгаар наазах нь гэхэд 20-од морьтой хүн орж очиод байсан боловч харгуй замаар төмөр тахта мордын төвөргөнд тасраагүй байсныг бодвоос хоцорсон ганц 2 хүн яарсандан морин давирсан хэрэг бизээ. Бараг энэ үеэр хашааны хаалгаар 2 хүн хамт орж байшин руу дөхөж очин төрүүчийн улс шиг мориноос бууж тоссон 2 хүн цулбууран өглөө. Мордын сарвчанд оруулж уйх хооронд эцэд нь харин бусдын адил байшингийн номон хаалгаар орохын оронд мордын тосч авсан 2-ын далд орвоогүй юу намайг дагаад яв гэж зангасан 3 дахь хүнтэй нь толгой тохилсон түүний араас байшин тойрч ард талд нь гарлаа. Ордог үүдээр нь орлоггүй заман ингэж буруулсан 2 хүний хэн ямар улс болохыг харанхуйд бөөхөл саран сарвалдж таних аргагүй. Хэн хэлэхэр том цов өмссөн ийм намуухан дулаахан шин нүур аман хүртэл тагалсан хачин. Өмнө нь явсан хүн байшингийн ард гараад зогтсон эргэж харлаа. Яг энэ үеэр цахилгаан гялсгийж нүур царайг нь гэрэлтөвлөв. Модчин Уил Уэлфорд байж байдаг байна шүү. Царай нь ухаа зайсныг бодвол хорон ухаа юм хийж яваа нь элд.
Цагаан хөмсөг дороос нь гялзж байгаа сэлгэр хоёр нүднийг харц олиггүй муу нүүр царайг нь уламж зэвэн муухай болгожээ. Ард нь ява хоёрын нүүр царайгч гэрэлцсэний өмнөө ява хүнийх шиг цонхой цайсан юм шиг харагдсан аятайхан царайтай нь Ахмад Скерти, харин маанагдуу улаан ягаан царайтай нь дэслэгч Стабс мөн дөө. Уэлфордын түргэл гэж байгаа бол та дохид занган үнэхээр их айж болгоомжлсон нэлт хурдхан шиг явцгаа хоромт цаатаж болохгүй. Цаадмаа улаан арьстан манайхаа чинь ардаа нүдтэй юм шиг амтэн. Та хоёрыг харж ирэхвэл цаадуул дээрээ дагуулж орно гэсэн үг. Тэгвэл та хоёрт том тусгүй юм болно байлгүй гэж шивнэхэд Скерти. Тэгвэл чүр баларлаа гэсэн үг гэж бүтнэн том алханган. Тэгвэл бүх юм бүтлэгвэтнэ гэсэн үг. Яв түнш минь бид хоёр хоцрохгүй гэлээ. Тэр хоёрын дуу шуугүй алхахад Стабс араас нь хумгүй хөдлөв. Харанхуйд байшингийн баруун талаар иймэрхүү янзтай тойрчива энэ гурван хүнийг хаалгууд эвдэх гэж ява хулгайч нар гэмээр. Ингэж явахт нь хэн нэг хүн таарлаач гэсэн хариугүй буух гэж байсан хав харанхуйд харахчгүй өнгөрөх байсан бизээ. Тэгээд чир нь ойр хавьд амьд амт нэгч байсангүй. Ийхүү гитэж мэрасан өөдгөө гурав байшин тойрч хажуу талын нэг жижиг үүдээр сүлгэнэлдэн орохыг хэн ч харсангүй. Дэндээсээ давчуухан гудмаар дамжиж байшингийн арын хэсгийн харанхуй хавчиг өрөөнд орж очлоо. Эндээс Генри Голдсприйн зочид цуглараад байсан томөрөөрөө ордог шилэн хаалга харагдсан арчид цэвэрлээгүй удсан болтоогоос гадна дангинтал нь хааж түгжжээ. Шилний цаанаас ширтэн хурц гэрэл гэгээтэй танхим цугларсан олон хүний суухан суусан холхих нь холхиж байгааг харж дүнгэр ярилцаж байгааг нь сонссон Скерти. Энийн шиг чинь аятайхан газар гэж яаж байх вэ? Яг л над хэрэгтэй хянах бар гэсэн үг. Гэд Уэлфордын чихэнд түнш минь одоо явж үз. 25-ын дараа бид хоёрын морийг аятайхан гаргаж ирээд хүлээж байд юм шүү. Бид хоёр гол өдрөө эргэж очино. Цаад хоёр найз чинь юу ч мэдэхгүй. Биднийг тэр эрхэм хүнд зочдын хоёрыг л гэж бодно. Сэжиг авлаач гэсэн айх юмгүй. Над хоёрын зэрэг төмөр яваа. Аль нэгээр нь аргалж дөнгөр гэж бодж байна. Гэж шимнэх дуулдав. Ингэж хэлмэгцэн дөнгөс сая зам заалгаж ирсэн хүнэн түлхэж гарган хаалга аяархан хамхаад аалзны шүлс болсон шилэн хаалга руу Стабстай хоёул эргэж ирлээ. Тэнхийгэрэн тонгойлдон томроо ширтсэн тэр хоёрыг хажуунаас нь харсан бол олзон отон хүлээж байгаа асар том хоёр аалз гэмээр харагдах байсан бизээ. Хэн огт хөдлөхгүй хоорондоо шивнэлдэж зөрхлөхгүй зогсов. Энд ингэж нуугдж байгаад баригдаж гэмэн юу болохыг амнасаа алдаж тэгдгүй юм гэхэд шууд л хатуу цайрал үзэж нэр нүрэн нэгмсэн бузарлаж таарна гэдгэн сайн мэдж байлгүй яхав те. Өөрсдийн хийж байгаа энэ ажил бол хүүхэд багчууд бибиэс нуугдж тоглодог шиг жирийн нэгэн зүйл огтхон ч биш. Бүхэл бүтэн гүнлэгийн хамгийн нэртэй төртэй улсын эрхчлэн дэдийгүй амь насанд аюул учруулахаар тандаж турших мөрдөн мөшгөхөр бүдүүн зүрх гаргасан тун осолтой зүйл хийж яваа хэрэг гэсэн үг. Скерти энэ бүгдийг даанч нэг мэдхтэй. Хэнийг ч юу ч ихээс буцхааргүй болгодог хар хор хорсол зонлын иргэшээл давтаагүйсэн бол ийм ажил хийж арайч нэг зөрхөлгээргүй хүн. Зөвхөн нэг улс төрийн үзэл бодлоос болоод ийм болчимгүй юм хийхээр хүн хэрхэвч биш л дээ. Хаантандан хичнээн хайртай сайн хичнээн үнэнч байлаач гэсэн ховилдөгчдийн хурал цуглааныг ингэж тагнаж тандаж явахаар хүн огт биш. Энэ улсын ховилдаан зохиож байгаа юм байна гэдэгт Скерти эргэлзэх юм байсан болохоор өөр ямар нэг хүчтэй юм л ийм их зүрх зэрэг гаргахад хүргэсэн байж таарна гэсэн үг. Ахмад Скерти аюултай ийм юм хийхээр шийдэгтэн азан үзвэл яасан хэрэгвэ гэж бодсон биш. Угийн уран нарийн ухаанаа шавхан байж үнэхээр сайн бодож тунгаажээ. Өөрийн нэг адил хар хор хорсол занал давтан санаа нийлж туслана гэсэн Уэлфорд тун чухал мэдээ дуулгаснаар барахгүй. Голдсприйн эрд суудаг болохоос өмнө чулуу чалган энэ байшин сахдаг байсан манаач өвгөнтэй танилтал байсан тулдаан хаан нь юу гэдгийг ёстой л зойрноос нь нөхсүүлээд дээврийн хүртэл хаан нь ямар үүд хаалга байдаг хаашаан ордог гардгийг андахгүй мэддэг байжээ. Хоёр туршуулыг дагуулж оруулсан энэ өрөөндөн хүн огт орж гардаггүйг томрөөрөө ордог байсан шилэн хаалга нь эвдэхээс цааш онгохгүйгээр түгжээтэй. Яагад гэвэл цоож нь бүр зэвэрч гүйцсний дээр
ясмутан янгантал хадаж орхисны хүртэл хэлж ярьжээ. Танхимд байгаа тэр улс харж орхихгүй гэж айж мэгч хэрэггүй. Шилэн шороо тоосон дарагдаж аалзны шилсэнд бүрхэгдэж гүйцсэн байлаа. Чимээ авч орхих юм биш угаа гэдгийн хойд бол өөрсдөөс нь шалтгааллах зүйл. Өөр бусад талаар бол санаа тэгтлэх зовсохын хэрэггүй. Харанхуй шинээр ирж байгаа энэ олон хүний аль нь ирэх учиртай, аль нь ирэх учиргүйг ялгаж салгана гэдэг энд банк суудаг зарцын хувьд ч хэцүүхэн зүйл байсны дээр Скерти Ставос хоёрын сайн мэдж байснаар тэгж айж имэх хэрэг бараг байхгүй байлаа. Дэнси Гард хоёрын аль нь өөрсдийн таних бүхэл зүсч үзээгүй учраас юу ч анзаарахгүй гэсэн үг. Ориоли зүсмэн үзээгүй. Тэгтээ харин улаан арстан гэдэг чинь наад хоёрыг дагуулахгүй сортоотой байж мэдэн шүү гэж Вейлфорд болгоомжилж байсан боловч Скерти ихний удаа гурвуулын аргалж дөнгөлөө. Ингээд шилэн хаалганы наагуурах аалзны шүлсийг аятайхан ярьж, шилэн дээрх тоосыг зоосны хэртэй арчиж арилган нэг нүдэрийн түүгээрэн шагаавал том өрөөнд доторх тэр чигээрэн харагдаж байлаа. Юу ярилцж байгааг нь дуулж авахын хувьд бол саад болох зүйл огт байсангүй. Шилний цаадтайх ердийн яриа хөөрөө тодхон хэн нэг нь бусдаас чанга ирвэл үг болгоно бүрч тодорхой дуулдаж байлаа. Ахмад Скерти Айхавтар улсын халуухан мөрөөр орснон харамгцсан мэдэв. Цуглархстын дунд хөдөө нутгийн хар борчуутай төстэй хүн ганц ч байсангүй. Жохом юу ярилцж байгааг нь багцаагаар ойлгоод хууль даанчдын хурал зөвлгөн болж байна гэж яг мэдлээ. Харгис бурангүй түүнийхээр бол хууль даачдынх, харин тэгтэн халуун эх орончдын хорвоо дураг анх төрүүчийн хамгийн ариун сайхан зориг бүхий хурал зөвлгөн болж байсан хэрэг билээ. 3-4 хүний үг хэлэхэд бус нь их л хүндлэнгүй нам хүн болж байснаар бодвоос энэ хэдэн хамгийн нэртэй төртэй улс бол доо. Гарамга сайн сайхан энэ улсын дунд Скертийн таньдаг мэддэг хүн үзээд өгьеч гэсэн байсангүй. Үг хэлэхэр өндийхт нь бүгдээрээ чимээг уулж, үнэхээр бишрэм бахархсан, хязгааргүй итгэсэн харцаар ширцгээсэн буянтай сайхан нүүр царайтай өндөр хүн бол Чилтерн нутгийн баатар хүү. Англидан алдартай ганц эх оронч Жон Гэмптнийг байна гэж хааны хармуу санаат тандаач Скерти яаж мэдэх вэ? Төвний дараа болсон эдэр залуухнаран цэцэн цэлмэг үгтэй эрийг эрэлхэх цогтой эх оронч хожим хонь Страффордыг ялалсан яллагч өөдгөө тэр урвагчийг цаазын тавцан руу илгээсэн тэр хүн байсныг ч яаж мэдэх вэ? Буруу номтнуудын шашныг өмгөөлж хамгаалan халуун цогтой үг хэлсэн баг залуухнараа хүн бол Тайж Генри Вен. Өөртөө санал нийлээгүй хүн болгон дор дор нь онч мэргэн хариу өгч, эвэн таарах бүрээд аятайхан хошигнож байсан хэнзэр сайхан ир бол Английн эрхчлөөний төлөө сэтгэл зүрхэн зориулсан Бекерс нутгийн Гарри Мартин болохыг тэр яаж мэдэх вэ? Хамгийн сайн сайхан энэ улсын бүгдийнх нь нүүр царайг хар санаад Скерти ингэж харсан боловч нэгийг таньж мэдэж чадсангүй. Ерөнж тэгээд таньж мэдэж авдаг хэрэг гэж хичээсэн чгүй, юу хийцгээж, юу гэж ярилцж байгааг нь сонирхсон чгүй. Скертид ганцхан хүнийг л энэ улсыг өрж ирүүлсэн боловч өөрөө ягаад ч юм үзэгдэж харагдахгүй байгаа гэрийн эзнийг л олж харах, амнаас нь гарах ганц боловч үгийг л дуулж авах хэрэг байлаа. Энд болж байгаа зүйл Голдсберийн эсрэг хангалттай баримт нотлогоо болж өгч чадна гэдгийг хааны тандаач сайн мэдж байсан боловч харин түүнд ял гарцаагүй унгаах ганцхан ч гэсэн үг дуулж авах хэрэгтэй байлаа. Тэгтэлж хүссэн хүлээс нь ёсоор болов. Генри Голдсбер ийм хурал зөвлгөөн дээр юу ч гэлгүй яалаа гэж өнгөрхөв. Хий хоосон элтгэж суудаг хүн биш, хийдэг бүтээдэг ажил хэрэгч хүн гэдгийг бүгдээрээ мэддэг ч гэсэн үг хэлээсэй гэж олон хүн хүсэн хүлээж юу гэхин үнэхээр их сонирхож байсан. Хэлсэн ярьсан болгоны туйлын их анхааралтай чаганзгаж байснаар алга нэгэн зэрэг нэжгэнүүлснээр ч тодорхой боллоо. Өөр бусдын хэлж ярьж байгааг гэрийн эзэн хүний ёсоор анхааралтай чагнан өөрийнхөө ээлж болохыг хүлээн төлөв сайхан сууж байв. Пим цаг гаруй ярихдаа хүн ардын хэрхэн зовн зүдэрч байгааг нэгд нэгэнгүй тооцсон хожим хойноон Страффордод ял тулгсан дуйлаан дүгийн үндэс болсон юм. Энэ үгийг сонсоод эзэрхэг засгийн эсрэг хамаг чадлаараа тэмцэх шийдвэр зоригийг Улаанбаатараас улсын дундаас
олон тайж язгууртан хааны хууль бус авилгалдгийг алим болтол төвчин төсвөрлөж байх хэрэг. Одоо ч харин хөдлөн шүү, хамаг байдгаас хагасдагч бай, хар толгооноос нь салдагч бай тэмцэн гэж дуулдав. Дэгдэлч Голдспер өндөөж урагшаа нэг алхан тамин алим болгон ингэж л онцог таалцж байгаа юм шиг суух хэрэгвэ. Нээ нөгөө хэлэхэд жинхэнэ дайсан маань болох хаанд зохиол шийтгэлийн оноохын оронд албат зарц нарын ингэж тэгж байна гэж гомдол тооцсоор байгаад залхаж гүйцлээ. Чухам дээрийн бол Страффорд, Лорд Финч, Мейнверинг, Винд Пик хэдийн хэнэнч гэсэн хүн ардыг дарлагч биш. Тэд чинь хэмжээгүй ирэх дарахад цаад эзнийхэн гар хөлөөс цаашгүй амтд шүү дээ. Өнөөдөр тэднийг хороолоо гэхэд Эрдэн маргааш яг тэдэн шиг зосарч бялдууч өөдгүй амтд оронд нь гараад л ирнэ. Тэгэхээр та бидний энэ бүх эсэргүүцэл тэмцэл юу болох вэ? Аюултай аварга могоон толгойг нь тас завчиж хаях хэрэгтэй. Хорд модны хэдхэн мөчрийг хяргаж хаяснаар түүнийг өгөө болгож чадахгүй. Үндсээр нь сух татаж хаявал сая чадна. Энд байгаа зарим хүн хаантныг ухаан тайхан төшмдүүдээр хүрээлүүлж орхивол улс орноо үнийн шударгаар удирддаг болно байхаа гэж бодож байна. Гэтэл ухаантай төшмдүүд маань садгин алдсан хэмжээгүй эрэхт эзнийхэн нөлөөнд дорхонон автан огт өөр улс болж хувирч мэдэх учраас бүх зүйлийг дахиад л эхлэх хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Страффордоор лаваад үтцгээ. Хэрвээ бид 10 жилийн өмнө өнөөдрөх шигэн ингэж сугалсан бол Томас Вентфорд биднийхэн хамт хамгийн сайн зөвлөгч маань байх байсан. Тэгвэл хаан эзний хайр хишиг гэдэг ийм л хүчтэй хэд байна шүү дээ. Ер нь хүн ард хэн нэгд хаан ман гэдэг нэр усган өргөмжилдэг, түүнийхээ өлмид сүгдэн мөрөгдгөн болоогүй цагт тэр хүн ийм л хүчтэй хэвээр юм байх болно. Миний хувьд бүрхэгдүүхэн ярих угаасаа дургүй. Миний бодож байгаагаар та бидний буруутгах ёстой цорын ганц гэмт итгээд хааны зөвлөгч биш, хам бол амтанч биш, нарийн бичгийн дарганч биш. Тэдний толгой дээрх хаан эзэн нь. Тийм ч учраас та бид энд ингэж Сар хаандаа нухлагдаж суух уу, сайн хаантай болцоохыг бодох уу гэлцэж суух биш. Бидэнд хааны хэрэг ер нь байна уугүй юу гэдгийг хэлцэх цаг болсон гэж бодож байна. Гэхдээ Генри Мартин чангаар тийм шүү гэлээ. Залуу тайч нар түрэн бусад улс бүгдээрээ талархан дэмжиж, танхим дүрэн хөнгөнөлдөж дөнгөнөлдөв. Энэ бол ийм нууц хурал цуглаан дээрч зоригтой тохоор дэндүү хурцчрэн үг байлаа. Хаан хэрэгтэй юу үгүй юу гэсэн асуулт урд өмнө зоригтой ганц хоёрхан хүний толгой төрж байсан байж болох бол энэ удаа тоотой цөөн тэр улсын нэг анги төрөнд ингэж илэн далангүй тавилаа. Энэ бол Карл Стюартын толгой дээрээс далайсан, эцсийн бүлэгт түүнийг их биесэн салгасан алмасан сүх гэсэн үг байсан юм. Скерти амьсгаагаа барьж ядан аль болохоор аяархнаар болсон тэр ингээд гүйцхэн тэр өөр юу ч хэрэггүй стап дуулв гэд өөр шиг нь аяархан ярих хичээн үүнээс өөр хэрэгтэй юм гэж юу байх вэ? Гэхдээ одоо явцгааж болно. Бидэнд энд сонирхоод байхаар өөр юм юу ч байхгүй. Хангалттай их юм үзэж харлаа, дуулж авлаа. Гөө байц. Энэ чинь хэн бэ? Хэний дуу вэ? Таны л дуу шиг байх чинь. Ингээд нэг нүдэн шилэнд дахин наалдуулж харснаа эргэн туслагчийн гараас шүүрэн авч энэ хүнийг та хэн гэж бодж байна? Хэн мэдхэвдэ ахмад минь? Та тэгвэл мэдж ав. Гэд хошуугаан чихэнд нь ойртуулан энэ хүн бол Мармадюк Ведгойтон байна. Хэн гойтон байна гинэ? Хэн гойтон байгааг та өөрөө хар л да. Хэн байгааг нь сайн харж хэлж ярьж байгааг нь олигтойхон тогтоож авбал хөөхөн хонгорон өөрийнх болоход тань хэрэг болно байх шүү. Энд чи юу гэсэн үг вэ ахмадаа? Гэж гайхахт нь Скерти дараа гэд дахин тонгоож шилэнд нүдэн наалдуулав. Үнэхээр Мармадюк Ведгой үг хэлж байна. Эрхэм хүндэд тайж угаасан уран гой элтгэгч биш учраас хэл хэрэг гэснээр хэдхэн үгээр илэрхийлсэн бололтой өөрсдийн дахин харах үеэр яриагаан шувтаргаж байлаа. Тэгтэл тамдаачны чихний үзүүрт өртсөн сүүлчийн ганц хоёрхан үг булаа ухаанд нь төрөөд байсан бузар санаандаа хүрэхэд нь хангалттай санагдав. Мармадюк Ведгойн амнаас Скертийн сонссон тэр хэдэн үг түүний хаан эзэнтнээс уран тэрсэлсний илэрхий баримт яриангүй мөн байлаа.
Тэгээд ширн энд ингээд байж байгаа ч хаан эзэнтний сэжгэлдэг байсны зөвийг нотлох. Энэ хүнийг өөрийн одод танхим шүүхэн өмнө аваачих хангалттай баримт биш гэж юу гэж бодсон Скерти. Одоо эндээс зайлцгаая гэж шивнэн туслагчаа дагуулж үүд рүү эргэж гитэн харанхуй гудмаар хөтлөлдсөн явж байхад зураан. Аяар гэм таны над хоёр гутал чинь давлгаан дунд давилзж яваа хөлөг онгоц шиг хяхарч шахраад байна. Хөлд орчин өндөг байна гэж бодоод болгоомжтойхон явж үз. Гэх дуулдав. Ингээд гарч ирцгээж хоёр биендээ аяархан баяр хүргээд шорон оронгоос оргож байгаа хоригдлууд шиг ийш тийшин холмолцсаар байшингийн ёроол барин хөдлөнгөн Ахмад нь нөгөө хархүү хоёр морийн маань гаргаж өгч чадвал бүх юм ёсорон боллоо гэж баярлцгааж бүр болно гэсүг шалвах явж үз гэлээ. Ингээд байшингийн булан тойрч Ана гэтэж мираасаар гол өд рүү ойртож ирлээ. Байшингаас холдох нь холдсон ч гэсэн баригдаж мэдэх аюултай хэвээрэн. Бороо зогсон үйл замхарсан учраас дөрөвчийг бодвол гэгээтэй байлаа. Тэгтэл модны сүдэрт нэг хүн зогсож байсан Вэлфорд байжээ. Өөрсдийн хараад өөдөөс нь ирж гол үүдний хавьд хинч байхгүй. Довжооныхон тэнд очиод нүүр царайгаа хүнд харуулахгүй хэн шиг хүлээцгээж бай. Би мордыг чинь аваад ирье гэж шивнээд агтны хашаа руу очихоор модны цагвар далдарлаа. Наад хоёр нь шиврэвэр ярилцсаар довжооны дэргэд очин хүлээж эхлэв. Удсан ч үгүй хоёр морных нь нэгийг Вэлфорд нөгөөг нь Дэнси хөдөлж ирлээ. Алган дээр нь бий болсон алтан зоосонд хамаг анхаарал нь явсан Дэнси хэн хайрсныг сонгох сөхөө үндэм байсангүй. Тэгээд тэр хоёр хүний явсан хойно түнш рүүгээ эргэн харж "Вэйл минь мөн их хэшгэ. Агтны хашаас агчин мод завчиж явснаас хавгүйх ашиг тустай ажил болтой шүү. Бүгдээрэн ийм өглөгч улс эрдэг болж бид хоёр ёстой башилаа гэсэн үг юм байна" гэв. Вэлфорд харин дуу шуугүй толгой дохин далмөрөө хавчинган доогтойхон инээмсэглсэн боловч хармуу санаагүй өвгөн харанхуй даанч анзаарсангүй. Ингэж байтал нь зойрноос шумбдсан болтой том аяг дарс цэлзүүлсэн Григори Гарт ирж яриа хөрөг нь тасалдуулав. Тасалдуулах юу байх вэ? Өөр тийш нь эргүүлсэн дарс ээлжлэн залгилж байгаа дуу чимээ болж хувирсан хэрэг л дээ.